Дөнгөж Дубайд булаа. Онгоцны бодлоос нь бол гяш гард юм байна. Очор ерөөс алга. Тэгээд одоо бид хоёр Joyce-гаа үлээж байна. За найзтайгаа уулзсан. Манай найз бид хоёрыг тасж байна. Энэ машин юм бэ? Hi. Okay. За юмнад оролч. How are you? Good. I'm not sure if I'm allowed to park here. За манай найз хоёрыг одоо хөргөж авч байна. Driving here. Yeah. She's driving. За Дубайд ирлээ. Шууд машинтай өргүүлээ болохоор айгуу гоё юм аа. Энд тэгтээс метро айгуу сайн ашиглагддаг. Тэгтийн дугаараа бид гурав одоо хоол идэх гэж байна. The metro, there's like 2 cabins. There's only for women and then there's for mix. Men are not allowed to the women cabin. Wow. Ямар амир юм те. This is amazing. За бид одоо Араб хоолны газар орж ирж байна. Тэг Йемен тал руугаа гинэ. Тэгээд ийм үндэсний хоолууд байд юм байна. Тэгээ одоо эндээс сонгож идэх гэж байна. Манай найз бид хоёр сонгож өгөх гэж. Okay. Can we have the... Do you have fatouche? Yeah, for fatouche. Yeah. هاي بيعملوا حاجات تعويذات. Thank you. За бид гурав десертэндээ нэг юм авлаа. Can you tell the name again? Kunafa. Kunafa. Cheese, right? Yeah. Энэ оранж өнгөтэй зүйл нь болохоор cheese юм байна. Тэгээ одоо энийг идэж үзье. Энэ болохоор Туркадаас алдартай байсан гинэ. Тэгээ бид хоёр Туркад иж амжаагүй одоо анх удаа Дубайд идэх чинь. гоё юм байна. Аха. Янзтай. За сайн байна уу? Эрдэнэ бэлгийнх муу юм болоо. За яг өмнө. Тэгээд ихний захиалсан буудал маань иймэрхүү аюулгүй цэвэрхэн буудал ирлээ. Yay! Наша сая хонгоцоор 4 цаг нисээд ирсэн байна. За одоо амарцгаа. Тримэнд өнөөдөр болохоор бэлгээ байхгүй би ганцаараа тэгээ найзтайгаа цуг явж гин. Бэлгээ маань болохоор би энэ жоохон өвдөд тэгээд гэртээ буудалтай үлдсэн байгаа. Тэгээд бид хоёр болохоор өнөөдөр Дубайн Kite Beach гээд айгүй гоё алдартай бич руу явж гин. Тэгээд тэнд очиж жагаад нар жарахыг харна. Тэгээд одоо замдаа явчихнаа. Энд машин унахад таргуул нь айгүй өндөр л идэг юм байна. 3 газар паркинг хийх юм бол 150 дирхам төлдөг гин. За тэгээд хурд хэтрүүлэх юм бол 400 дирхам төлдөг гин. Ямар ч байсан таргуул бол айгүй өндөр идэг юм байна. Тийм болохоор хүмүүс машинаа айгүй сайн барьдаг юм шиг санагдлаа. За бид хоёр далаа дээр ирж байна. Нар жаргаад гадаа үнэхээр халуун байна. Одоо яг нар жаргаад уг нь 6-7 цаг болж байгаа шүү дээ. Нэг тийм саунд байгаа юм шиг мэдрэмж өгөөд. It feels like I'm in a sauna. So hot. За бид хоёр далаа дээр өрөөд ирсэн. Зөндөө хүмүүс байна энд. Цаг агаараа айгүй халуун байгаа болохоор одоо орсон ч айгүй дулаахан байгаа юм шиг байна. Anyway, baby, just name the time. When I'ma come through, can you get me cruising on the moonlight? Top down, playing new sounds while the wind blows over. Checking my maps, heading a stack, keep it intact. Do me a favor, girl. Can you keep it warm for me, keep it on for me like a shower? I needed to run for me, hold it down till I'm pulling up. I finally made it, girl. And I'm at the door. За бид хоёр хоол идэхэд Salt гээд бургер газар орж ирсэн байна. Тэгээ хүмүүс энэ хөлбөмбөг үзэж сууж байна. Энэ болохоор өчигдрийн тоглолттой энэ л та Аргентины эсрэг Египт. За бургер байна гасаа. Энэ хоолыг болохоор манай найз авч өгч байна. What we have tonight? We have truffle burger because we both like truffle. Yeah. We have truffle fries Yeah. Triple fries. and chicken popcorn and lemonades. За
За өглөөний мэнд Дубай хотоос мэдчилж байна. За тэгээд бэлгээ бит хоёр одоо метронд суугаад эдний маш алдартай барилга бол Бурж Халифа руу явах гэж байна. Одоо 7 дугаар сар болж байгаа штэ. Тэгээд хэрвээ Дубайд аялах байгаа бол зам биш хавар ирүүлэх зүгээр юм шиг санагдаж. Яг одоо бол үнэхээр халуун байна. Гадаа ерөн явуултгүй байна. Градус 39 градус. Гадаа бүр үнэхээр аимшигтай халуун. За тэгээд ямар ч гэсэн энэ удаагийн Дубайгийн аялал маань гадуур явахад хэцүү болох шинжтэй. Тэгэхээр дотор ерөн явах бах. За Дубайд ирээд маргааш нь болохоор бид хоёр буудалтай амарч ирсэн аахгүй юу. Тэгээд хальт гараад доошоо дэлгүүр орсон чи амар гадаа амар халуун байсан. Тэгээд тэгсэн чи ингээд гар биеэр амар их юм туураад гинт. Одоо гайг болчиход байгаа юм. Тэгээд сая бараг 2-3 хоног буудалтай гадагшаа гараагүй буудалтай хөвцсөн. Тэгээд им бичүүлж уугаад одоо арай гайг болж байна. Тэгээ метроныхан кабинууд болохоор дотроо холимог тэгээд зөвхөн эмгтээчүүд суудаг голд класс гэх 3 төрлөөд юм билээ. Тэгээ би та сая болохоор голд классыг харуулсан шүү дээ. Энэ хараа зөвхөн эмгтээчүүд суудаг бас юм кабин байдаг. Хоёлаа зүгээр хамтдаа энэ миксд сууж болно. Одоо эндээс цаашаа. الأبواب تغلق. Метрон Азийн метронуудаас өөр юм байна. Ингиж суудаг суудалтай юм байна. Хоёр хүн метрон цаохад 16 дээрх болсон шүү дээ. Тэгээд би бас харж үзсэн баггүй юу. Тэгээд тэгсэн чинь 80 дээрх гарахаар ирсэн. Яг очиж байгаа газар хүртэл. For the weekend, I just booked our flight. За бид Бурж Халифа дээр ирсэн. Энэ Бурж Халифа болохоор надад хэлэхгүй угаасаа мэдж байгаа охлын хамгийн өндөр барилга 848 м-ийн өндөртэй 6 жил баригдсан юм байна лээ. Тэгээд маш их мөнгө зарцуулагдаж баригдчихсан барилга. Хамгийн өндөр барилга хажууд ирлээ. Бид хоёр. Вау, өдрийн цагаар энэ юуных нь бас аяга гоё харагддаг юм биш үү? Сарглорынх нь бас. Орчисан 7 дугаар сард хоёлын шиг 7 сард Дубай ирдэг хүн байгаа л ёо. Тэгэхгүй байхгүй хаа. 7 дугаар сард Дубайд ирээд яг таарчлаа л та. Тэгээ гадаа одоо бол яг 40 градустай. Тэгээд би Дубайд хизээч битгий 7 сард ирээрээ. Одоо мотосоо буцаа гарч ийн. Тэгээд бид хоёр одоо эндээс яваад 30 минутын зайтай байдаг. Яг энэ Дубайгийн Олд Дубай хэсгийг хуучин Дубай хэсгийг болохоор үзэх гээд явж байна. Метро цогч байна. Тэгэд ерөн энэ Дубайд метро хамгийн хямдхандаа ерөн ороод байгаа шүү дээ. Тэгээд зөвхөн нэг талдаа явхад Солонгос воноор бол нэг 5,000 вон ерөн болж байна. Тэгэхээр Монгол төгрөгөөр нэг 12-3,000 төгрөг. Метронд нэг удаагийн суултал нэг энэ хавцаа үнэтэй гардаг юм байна. За би одоо энэ эмэгтэй хөөхөд гэсэн тал руу орж сууж үзэх гэж байна. Амар хүмүүстэй юм би ёо. Яа, бисгээ ордоос ирч. За ингээд тусдаа нэг удаа метронд сууж үздэм байжээ. Аша. За ямар эсэ. Харантай. Өглөөд хоёр метроор ирэхэд хөнгөө амар гоё юм баггүй юу. Тэгсэн чинь одоо нөгөө хүмүүсийн ажилд харж байгаа цаг нь яг таараад амар хүнтэй. Гадаа амар юм найтан халуун саунд дээр байгаа юм шиг юм байна. Амар их халуун байна гэдэг үгийг айгүй хэлж байгаа дуучлаарай. Гэтэл үнэхээр халуун байна. Дубай Асиф гэдэг бид хоёр газар ирлээ. Олд Дубай гэж ярьдсан байлээ энэ хэсгийг. Ерөнхийдөө нэг иймэрхүү барилгуудтай хэсэг байт юм байна. Ингээд амар хөлөрсөн байт юм аа. Энэ ав ер нь нэг иймэрхүү худалдааны хэсэг юм биш үү дээ. Хоолны газрууд, дэлгүүрүүд их байна. Эндээс бид хоёр ямар ч хийсэн Дубайгийнхаа соронзыг аваа тий. Where are you from? We are from Mongolia. Mongolia? Yes. Гадаа амар халуун болохоор юм яг лимон өгсөн дотор шахаж өгдөг юм авч явах чинь. Энэ айгүй хурдан хямдхан юм байлээ. Нэг ширхэг нь 2 дирхам байсан.
Thank you sir. За тэгээд Дубайд болохоор 9 зүйл мэдээж хэрэг маш алдартай. Тийм болохоор бид хоёр Дубайаас яг 50 минут яваад байдаг 9 зүйлийн товар аялалд маргааш хамрагдах гэж байна. Тэгээд маргааш болохоор sand surfing хийх бах. Тэгээд тэмээ унж магадгүй. Тэгээ өнөөдөр бол эрт унтъя гэж бодож байна. Өнөөдөр өдөржингөө амар халуун өдөр явцсан чинь ер нь бол айгүй амар ядарч байна. Тэгээ маргааш уулзгаа. Ассалам алейкум. Тэр явж байгаа төвөр машин маань энэ машин байна. Тэгээд өнөөдрийн аялал болохоор саяны тэмээ унахаас ахуулаад тэгээд тэмээ унах бол хамгийн ихний активити. Хортой зураг авахуулаад дараа нь одоо цөл рүү явах хэрэгтэй бидэд. Битээрээс гадна нэг герман хос хүүхдтэйгээ герман нэг гэр бүлэн. Тэгээд бид тавуулаа энэ машинтаа зүг цөл рүү явнаа. Тэгээд цөл рүү яваад тэнд очингуудаа sand surfing хийгээд намайг нэг bucket list биелээд тэрний дараагаар бид нэг camp дээр очиод оройн хоол идэнгээ одоо энэ Дубайн бүжиг болон 9 шидийн оройн хоолыг идэх юм аа. Тэгээд өнөөдөр аялал нэг иймэрхүү байна. Аялалтайгаа хамт байгаараа баярлаа. Хүндэнэ. Both feet on the board and За намайг одоо stay with both hands. Okay. No down your feet, always feet on the board, okay? Just go straight and lean back. Ready? Yeah. гараач. За гараад ир. За гараад ир. Хүмүүс яаж явдаг? Нарагс дэш гарч ир. Яа. За бид хоёр одоо хоол идэхэд тэгээд энэ 9 зүйл болохоор ийм кемпингийн сайтууд айгүй их хэд юм билээ. Тэгээд эндээс хоол идэх юм байна. Ингээ янз янзтай буфе хаалгаа юм байна. Эндээс ямар ч гэсэн идэх хоолтой олоод За энэ яг өөрсдийнх нь араб хоолнууд шарлаг энэ төр ах шиг байна. Буфе гаалгаар бэлгээс айгуу дуртай байна. За энэ хэнэ дурсан энийг 5 минут одоо хатах хэрэгтэй юм биш. За сайн байцгаана уу? Дубайгийн аэропорт дээр ирсэн байна. За тэгээд өнөөдөр болохоор бид хоёрын Дубайгаас явж байгаа өдөр. Тэгээд яг үзье гэж бодож ирсэн яг ганц хоёр газруудаа үзээд өнөөдөр Дубайгаас хөлөх гэж байна. Дубайд 5 хонсон сэтгэлээсээ хэлээрэй. Дубайд 5 хонсон сэтгэл гэх юм бол ер нь яг ингэж нөө залуу хүмүүс ирж залуу хүмүүс ямар ч битүүрийн юу бол айгүй биш байсан. Хоёрын аялгыг хүсдэг тайпын орон бол биш байсан. Гэтэ бид хоёр угаас анханасаа ирэхээс өмнө л мэдчихсэн л та. Тийм яг зөв нэг хажуу оронд нь байгаа учраас зүгээр нэг удаа үзчихье гэж бодоод ирсэн. Тэгээд ерөнхийдөө юмнууд нь жоохон үнэтэй. Тэгээд backpackersуудад бол тохирохгүй орон байсан. Тэгээд бүр дараа нь бүр хөгшин болоод ядаа нэг жоохон тийм ийш тийшээ жоохон хөдөлгөөн багтаа аялал хийхийг хүссэн хүмүүс тохирох юм шиг санагдаж байна. Тэгээд бид хоёрын дараагийн орон хаш айлээ.